За энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ. Яаж тулдлаа амьдрах вэ гэд. Энэ асуултанд хариулах гэж үзчихье. Тэгэд хүмүүс гайхчихж магадгүй л дээ. Юун сүртэй гинт ийм асуулт асуудаг гэж бодчихж магадгүй. Тэгээ миний хувьд бол яг харахгүй. Яг 24 он дуусаад 25 он эхлээд ирсэн чинь яг иймэрдүү асуултууд толгой дотор ороод ирсэн. Яг би ч юу игээд яваад байгаа лээ. Яагаад байгаа лээ. Ер нь амьдралд юу хамгийн чухал юм гэд бодоод ирсэн чинь би бол ийм дүгнэлтэнд хүрсэн. Энэ бидний өөрсдөөсөө асууж болох. Ер нь амьдралын хамгийн чухал асуултуудын нэг. Ерөөсөө энээс илүү чухал асуулт байхгүй. Гэтэ энэ асуултанд хариулчих юм бол хүн амьдралынхаа бүх зүйлийг шийдчихнэ. Яаж л бүх зүйл нь тодорхой болно л гэсэн үг. Хийх юм. Тэгээд энэ асуулт яагаад чухал юм бэ гэд бодоод үзье л та. Яагаад чухал юм бэ гэхээр ерөөсөө амьдрал гэж юу юм бэ гэдгээс л эхэлж байгаа. Амьдрал гэдэг бол зүгээр л бид нар энэ хороо дээр төрлөө. Тэгэл баахан зүйл хийж байгаа л нас ордог, тийм үү? Амьдрал гэдэг нь ерөөсөө л амьдрал тэр жигтэй зүгээр л бидний төрсөн мөчөөс эхлээл асандаа орох тэр зүйлийг л хэлж байгаа. Яг гоо дараа амьдрал байдаг гэж магадгүй л дээ. Тэр талаар бол мэдэхгүй. Гэхдээ угаасаа л миний мэдгээр бол бидний мэдж байгаа зүйл гэвэл яа энэ өгөгдсөн ганцхан амьдралаа хамгийн сайхнаар нь амьдрах л тийм зүйл байгаа. Надад бол өөр юу ч байхгүй л гэж бодож байна. Та нарт бас бодлоо уулзаарай. Өөр тий би дутуу үлдээсэн юм байвал хэлээрэй. Тэгэхээр надад бол энэ хамгийн чухал асуулт. Тэгээ би энэ асуултанд яаж хариулах юм бэ гэдэг ер нь бол гол бүтцийг нь гаргасан. Тэрийгэ таалт хуваалцъя. За хамгийн түрүүнд өөрийгөө болон хороо ертөнцийг ойлгох. Ерөөсөө энэнгүүгээр бид нар энэ асуултанд хязгаарч хариулж чадахгүй. Энэ бол зөвхөн фундамент нь гэсэн үг. Яг ингээ байшин барихаар бид нар суурийг тавьдаг шүү дээ. Тэр суурь нь бид нар өөрийгөө болон хороо ертөнцийг ойлгохоос эхэлнэ. Хэрвээ бид нар ийм зүйл байхгүй, хэрвээ бид нар эргэн тойронд юу болж байгааг ойлгодгүй, хаана байгаагаа мэддэггүй, өөрсдийгөө огт ойлгодгүй байвал бид нар ерөөсөө нэг тийм далаа тэнгис донд харанхууд те зүгээр заваараа ингээд сэлүүртэй явж байгаа л гэсэн. Хаана явах очих гээд байгааг мэдгүй, яагаад хийгээд байгаагаа ч мэдгүй. Тэгээ өөрт нь ямар нэг зүйлд тохиолдоход ерөөсөө ойлгодгүй. Яагаад тохиолдсныг мэддэггүй. Тэгээд хороод л хэд гомдолдог. Бурхан надад шударга хандлаа. Яагаад надад ийм зүйл тохиолдоод байгаа юм бэ ч гэдэм юм те. Тэр бол эцээц бид нар хороо ертөнц өөрийгөө ойлгоогүйгээс л болж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд ойлгох гэдэг хаанаас эхэлдэг юм бэ? Энэ талаар бодъё. Ойлгоход хамгийн эхний алхам нь бид нар анзаарах хэрэгтэй. Энэ бол ингээд тэнэг сонсогч хийж магадгүй л дээ ингээд ямар нэг зүйлийг ойлгохын тулд эхлээд тэр зүйлээ хараад анзаарах хэрэгтэй гэдэг. Гэхдээ бидний амьдралаа гаргадаг хамгийн том алдаа нь бид нар ерөөсөө анзаардагчгүй. Анзаарах гэдэг ингээд айгүй энгийн үг заяа. Гэхдээ бид нар яг амьдралыг яг байгаагаар нь харах, анзаарах, яг юу болоод байгааг зүгээр л харах заяа. Заавал ойлгох гэж хичээх хэрэггүй. Зүгээр л юу болоод байгааг яг байгаагаар нь л харахад бүх зүйл ойлгогдож эхэлдэг. Тэгээ гол нь бид нар ямар нэг зүйлийг цэвэр анзаарч чаддаггүй. Яагаад гэвэл бидэрт шүүмжүүд орж ирээд байдаг. Гэхдээ бид нар энэ анзаарахдаа бүх зүйлийг шүүмжгүйгээр анзаарах хэрэгтэй. За зүгээр жишээ авъя л да. Өөр дээр хамгийн түрүүнд бид нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид нар хороо дэлхийгээс хамаг бурууга хайдаг. Бүх зүйл бусад хүний буруу юм шиг санагдаг. Гэхдээ эцээц бид нар өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд бид нар өөрийгөө ойлгохын тулд өөрийгөө анзаарах хэрэгтэй. Ямар ч шүүмжгүйгээр. Өөртөө төрж байгаа бүх мэдрэмжийг байгаагаар нь харах хэрэгтэй. Байгаагаар нь анзаарах. Би яагаад залхуураад байгаа? Би яагаад уурлаад байгаа? Би яагаад зарим нэг зүйлийг хүсээд байгаа? Би яагаад хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа юм ч гэдэм үү? Өөрийнхөө дотор болж байгаа өөрийнхөө те хороо ертөнцийг яаж харж байгаа? Хороо ертөнцтэй яаж одоо интеракт хийж байгаа те? Хороо ертөнцид хүмүүстэй одоо яаж харилцаж байна? Ер нь л хүн өөрийгөө яг байгаагаар нь анзаарах гэдэг ер нь хамгийн хэцүү зүйлүүдийн нэг. Хэрвээ бид нар өөрсдөө анзаараад өөрсдөө сайн ойлгох юм бол өөрсдөө юу хэрэгцээтэй байгааг мэдэж авч чаддаг.
Надад ийм хэрэгтэй байсан болохоор би ингээл өөр зүйлээр хаацалаад исэн юм биш үү? Тэ? Өөр бусад зүйлүүдээр өөрийгөө сатааруулаад исэн байна гэдгийг ойлгож эхэлдэг. Тэгээ гол нь шүмжгүйгээр бид нар яг өөрсдийнхөө юм муухай зүйлүүдийг хараад ирэхээр шууд шүмжлээд эхэлдэг. Энэ бол яхааргүй те бид нар тэгээд өссөн ч юм уу те эсвэл ээж аав нийгмээс цаанаасаа эн чинь муухай зүйл эн чинь те залхуу байлаар муу гэд дандаа янз бүрийн шүүмжүүд орж ирдэг. Шүүмж бол те нийгэм бол угаасаа шүүмжгүйгээр амьдрдаггүй. Нийгэмд угаасаа шатлал байдаг. Зарим нэг зүйлүүд дээгүүр тавигддаг, зарим нэг зүйлүүд доогуур тавигддаг. Гэхдээ бүх зүйлийг шатлалгүйгээр ямар ч шүүмжгүйгээр анзаарах гэдэг өөрөө хүнд маш их тийм ойлголтыг авчирдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрөөсөө эхэлж байгаа. Дараа нь би хороо ертөнц гэж бичсэн. Хороо ертөнц. Эцэст бодоод ирэхээр бид нар угаасаа вакуумд байдгүй шүү дээ. Бид нар хороо ертөнцид амьдардаг. Тэгэхээр бид нар өөрсдөө ойлгохоос гадна бас бид нар юу нь яг хаана байгаа юм бэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Яг ямар газар амьдраад байгаа юм? Дэлхийн ертөнц юу нь яг ямар хуулиар явдیں۔ Яаж ажилтیں۔ Бид нар одоо хороо ертөнцийг ойлгохгүй болвол те одоо жишээлбэл яа дэлхийн таталцлын хуулийг ойлгохгүй болвол би газарт яагаад наалдаад байгаа юм бэ гэд гомдлоод явж явах шиг тэнийг юм байхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар яг хороо ертөнцийн юу болж байгааг ойлгох гэж хичээх хэрэгтэй. Зарим нэг зүйл бидний хүснээр болдгоо те ихэнх зүйлүүд бидний хүснээр болдгоо. Бид нар тэр үедээ энэ зүйл яагаад миний хүснээр босонгүй вэ гэж өөрсдөөсөө асууж авах хэрэгтэй. Миний бодож исэн буруу байсан юм биш үү те? Би энэ зүйлийг ингэж бодож байгаад ийм зүйл хийсэн чинь миний санснаар босонгүй. Эсвэл одоо яа дээ? За тэр охин надад таалагдлаа. Тэгээ би очиод те ингэж юм ярьсан чинь тэр охин буцаад намайг таалсангүй ч гэдэм юм уу. Тэр үед хороо ертөнд яг яаж ажилтгийг бид нар ойлгоод эхэлнэ те. За тэр хүн чинь бас юм хүсдэм биш те. Ийм юм хүсдэг юмнууд байдаг болоод би тэрнийг нь хангаж чадаагүй, өгч чадаагүй те. Би тийм хүсэж байгаа юм биш болохоор болсонгүй ч гэдэм юм те. Тэгээ энэ бүхэн хамгийн түрүүнд бүх зүйлийг яг анзаараад шүүмжгүйгээр ойлгохоос л эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн ихний алхам. За дараагийн алхам юу гэж бодож байна? Хүм хороо дэлхийг, ертөнцийг те өөрийгөө сайн ойлгоод анзаараад бүх зүйлийг яг байгаагаар нь те өөрийнхөө хүсэж байгаагаараа биш ерөөсөө л хороо ертөнц ийм юм байна гэдгийг харсны дараа хоёр дахь зүйл нь юу үн цэнтэй вэ? Юу чухал вэ гэдгээс эхэлж байгаа. Энэ хоёр дахь зүйл. Би дөрөв бүх зүйлийг шатлгүйгээр харна гэсэн шүү дээ. Шүмжгүйгээр. Одоо яг үүндээ тэр шүмж нь орж иж байна гэсэн. Бид нар бүх зүйлийг ойлгосны дараа тэ анзаарсныхаа дараа юу үн цэнтэй вэ, юу чухал вэ гэдгийг өөрсдөө шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрвээ энэ зүйлийг бид нар яг дотроо тунгааж бодохгүй болвол юу болдог гэхээр бас л амьдралд ер нь бол амьдралыг өөрөө удирдах авч явж чаддаггүй. Амьдрал өөрийг нь удирдах аваа явчихдаг. Хүн өөрөө амьдралдаа энэ надад үн цэнтэй зүйл, энэ миний чухал зүйл. Би энэ зүйлүүдийнхээ төлөө тэмцэнэ. Энэ зүйлүүдийг би чухалчлана гэж яг тэр зүйлүүдэд цаг гаргаж хийхгүй те. Тэр зүйлүүдийг амьдралдаа чухалчлахгүй болол амьдрал замыг чинь заагаад өгчнө. Чи ерөөсөө л ийм ажил хийгээд ийм ингэж амьдраад те зөвхөн урсгалаараа явж байгаа хүмүүсүүдийн ерөөсөө өөрсдөөсөө асуудаггүй асуулт. Тэр нь хүний амьдралдаа хийж болох хамгийн том алдаа бол ер нь урсгалаараа явах. Тэрэн шиг том алдаа байхгүй. Хүн зүгээр л цаанаасаа л тэ ээж аав ч юм уу хин нэгнээ хилцсэн юмыг те ахиж тунгааж бодохгүйгээр надаа чухал уу, надаа үн цэнтэй гэж бодохгүйгээр зүгээр л урсгалаараа ингээд дагаа явцсан те. Тим хүмүүс ер нь эцэс хамгийн их харамсдаг. Би амьдралыг өөрөөр хүсснээр амьдрч чадсангүй. Би хүссэн зүйлүүдийнхээ төлөө тэмцэж болохоор байсан. Би өөртөө юу чухал вэ, юу үн цэнтэй вэ гэдгийг сануулж чадсангүй. Тэгээд энэ асуултанд бид нар яг үнэхээр сайн хариулж чадах юм бол юу үүсдэг вэ гэхээр итгэл үнэмшлүүд.
бидний дотор бол итгэл үнэмшил байнга явж идэг. Бид нар тэрийг ууг нь мэдж байгаа. Яг ямархуу итгэл үнэмшлүүд байдаг те. Одоо жишээлбэл яа гэв би бол олиггүй амтан, би үн цэндгүй. Эсвэл яа гэв за одоо яа гэв эмэгтэй хүн болгон зөвхөн мөнгө харддаг ч гэдэм ингээ янз бүрийн итгэл үнэмшил бидний дотор байнга байгаа. Тэгээд буцаад тэ эхнийхээс хамаарад бид нар өөрсдөө ойлгоно гэдэг нь бас итгэл үнэмшлээ ойлгохоос эхэлж байгаа. Тэгээ итгэл үнэмшил яг хуу заавал шаталтай халбгүй. Гэхдээ бидний итгэл үнэмшлүүд те юу үнцэнтэй вэ, юу чухал вэ гэдэг нь бидний итгэл үнэмшлээс шууд харагддаг. Тэгээ итгэл үнэмшлээс цаашлаад identity гэдэг зүйл. Identity гэдэг зүйлийг одоо монголоор тайлбарлахад хэцүү. Гэхдээ хүн өөрөөгөө ямар хүн бэ гэж харж байгаас эхэлж байгаа. Би одоо яа гэв те тэнэг хүн үү? Өөрийгөө тэнэг хүн гэж харж байгаа хүн хизэж тэр харьцагнаасаа гарч чадахгүй. Тийм болохоор хүний итгэл үнэмшил identity гэдэг зүйлүүд яг өөрийг нь тодорхойлдог болохоор хүн тэр зүйлүүд дээр ахин дахин бодох хэрэгтэй. Энэ итгэл үнэмшлүүд надад чухал те надад тусалж чадж гин үү? Надад хэрэгтэй байна уу гэдгийг бид нар ахин дахин бодох хэрэгтэй. Би бас те хүн болгон өөрсдөө янз бүрийн identity үүсгэсэн л байдаг. Би одоо шилбэл яа ой муутай хүн, би тэнэг, би мангар, би залхуу гэж бодож байгаа хүн тэрийг ахин дахин бодох хэрэгтэй. Энэ итгэл үнэмшил чамд тусалж гин үү гэдэг. Тэг хамгийн хэцүү нь шүү дээ. Бид нар заримдаа энэ зүйлийг мэддэг заяа. Өөрсдөө анзаардаг. Миний дотор ийм хэрэггүй итгэл үнэмшлүүд, хэрэггүй үзэл бодлууд байгаад байна. Гэхдээ тэрийг яаж өөрчлөх юм бэ гэдгээ сайн мэддэг. Эсвэл тэрийг ахин тэг хэрэгцүүлж боддог. Тэгэхээр тэг энэ хоёр бол бүгд бидний дотор болж байгаа зүйл. Гэхдээ бид нар тэ энэ хоёр асуултанд үнэхээр сайн хариулж чадах юм бол бид нар өөрсдөө хэн гэдгийг мэдэж авч чадна. Бид нар хороо дэлхий те би хаана байгаа юм бэ гэдгийг мэдэж авч чадна. Тэгээд тэнчэнээсээ бүх зүйлээ байгааг нь харчаад юу чухал юм бэ, юу чухал биш юм бэ гэдгийг мэдчихэнгүүт бид нар дараагийн алхам нь үйл хөдлөлөө мэддэг. Тэгээ ингээд харангуут байна штэ. Эхний хоёр нь бол ерөөсөө дотоод процессууд. Дотоод тий. Бидний дотор болж байгаа процессууд. Тэгээд энэ үйл хөдлөл гэдэг нь гадаад процесс. Тэгээд би яагаад үйл хөдлөл гэдэг зүйлийг оруулж ирсэн бэ гэдэг нь энэ яаж туллаа амьдрах вэ гэдэгт угаасаа шууд холбоотой. Яагаад гэвэл бидний зарим нэг зүйлийг ойлгож сурж авахын тулд бид нар яг өөрсдөө биеэрээ нүүр тулах шаардлагатай болдог. Бид нар зарим зүйлийг яаж ч эргцүүлээд, яаж тунгаагаад тэр шийдлийг олно гэж байдгүй. Зарим нэг зүйлийг үнэхээр бид нар биеэрээ туулж иж л мэдэрдэг. Тэгэхээр зарим нэг үнэн гэдэг зүйлийг бид нар яг үйл хөдлөлөөр мэдж авдаг. Хамгийн том жишээ бол бясалгал. Бясалгал гэдэг зүйл бид нар тэ ингээл нэг юм тунгаагаал өөрөө тунгаасаар агаад бодшино гэж боддог. Гэхдээ бясалгал бол эцээ эцэст дотоод зүйл гэхээс илүү гадаад зүйл байдаг. Ерөөсөө л үйл хөдлөл. Тэр үйл хөдлөл нь юу вэ гэхээр зүгээр л өөртөөгөө суугаад өөрт орж иж байгаа бүх бодлыг тэ зүгээр л байгаагаар нь шүмжлэхгүйгээр ажиглах. Өөрийнхөө дотор юу болж байгааг зүгээр л ажиглаад үз. Эсвэл амьсгал дээрээ төглөөд биеийнхээ мэдрэмжүүдийг гүйлгээд тэ тэнгүүт бид чинь яг ямар өөрчлөлт гарч ийн. Сэтгэл санаа чинь ямар өөрчлөлт гарч ийн. Тэр бүхнийг анзаарахаас эхэлж байгаа. Тэгээд энэ гурван зүйл ер нь бол бие биентэйгээ мэдээж одоо нэгт холбоотой. Бид нар өөрсдөө ойлгоод ирэхээр бидний үйл хөдлөл өөрчлөгддөг. Бид нар хороо дэлхий дээр ямар нэг зүйлийг тэ үйлдээд ямар нэг зүйлийг биеэрээ туршлагаараа мэдрээд ирэхээр бид нар зарим нэг зүйлийг ойлгож авдаг. Тэгээд энэ ойлголт гэдэг зүйл нь бидний энэ үн цэнтэй юу чухал гэж бодож байгаа дотроо тэр гаргаж байгаа шүмж, итгэл үнэмшилтэй нэгт холбоотой. Тэгэхээр ер нь бол миний гаргаж байгаа загварчлал бол ийм л байна. Хэрвээ бид нар
амьдралаа яаж тултаа амьдрахыг тэ мэдхийг хүсэж ивэл энэ асуултанд хариулмаар байвал үнэхээр амьдралаа юу яг тултлаа амьдрмаар байвал энэ зүйлүүдийг дагах хэрэгтэй. Бид нар хаана байгаагаа мэдэх хэрэгтэй. Өөрсдөө дотор юу болж байгааг ойлгох хэрэгтэй. Тэрнийхээ дараа өөртөө юу чухал вэ, юу үн цэнтэй вэ гэдгийг олж нээгээд өөрийнхөө итгэл үнэмшил, identity-г өөрчлөх хэрэгтэй. Тэгээд энийг яг дэлхийн ертөнцийн дээр бодит үйл хөдлөл болгож гаргаж ирнэ гэсэн үг. Тэгэл энийг давтаал яваад байна гэсэн үг. Цаг хугацааны ирэхэд энэ бүхэн чинь бүгд өөрчлөгдөөл явна. Би одоо өөрөө нэг зүйлийг ойлгочлоо. За энэ чухал юм байна гэд хийж үзээд тэрний дараа эн чинь миний бодож байсан биш байсан юм биш тэгэл буцаал цикл нэхлэнэ. Би өөрийнхөө хороо ертөнцийг харж байгаа, өөрийгөө харж байгаа ойлголтоо ахаал өөрчлөөд эхэлнэ. Тэрнээсээ ахаал юу чухал юм бэ, юу үнцэнтэй бэ гэдгийг өөрчлөгдөөл тэгээд тэрнээсээ болж үйлдэл гаргана. Хүний үйл хөдлөл гэдэг ер нь эцээцэд итгэл үнэмшилтэй. Хүн өөртөө юу чухал юм бэ гэдгээс л хамаарч тэр хөдлөлийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэл тэрнээсээ ахаал давтаал дотоод гадаад ертөнцид гаргаж байгаа үйлдэл нь дотоод ертөнцид юу болж байгаа тэрийг нь өөрчилнө. Дотоод ертөнцид бодож явж байгаа итгэл үнэмшил бүх зүйл чинь гадны ертөнцид гарч байгаа үйл хөдлөлийг ч өөрчилнө. За тэгэхээр ийм л байна. Тэгээд энэ удаагийн дугаар таалагдсан гэж найдаж байна. За хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе.